За бүгдөө сургаал номлоо эхлүүлээд бүгдөө ариун сүнсийг гоцаа бурхнаас мэдээ зэлбэрээ. Тэнгэрийн хаан цааштай бурхаа минь таны цаг мөчид бидэнд ариун сүнсээ хайрлаач гэж танаас гойж байна. Тэгээ таны ариун сүнс миний хэлэх үгийг удирдах болтугай. Тэгээд бас сонсож байгаа хүмүүсийн зүрх сэтгэлийг бас удирдан чиглүүлэх болтугай эзэн минь. Тэгээ өнөөдөр бас сургаал номлоор дамжуулаад эзэн бид бүхэн танаас ойлгох ёстой тэр бүх зүйлүүдийг ариун сүнс бидэнд ойлгуулж өгөх болтугай. Энэ бүгдийг Иесус Христосийн нэрээр залбирлаа. Амен. За дууныхаа утасныхаа дуу бүгдээрээ хаач. За энэ дэлгэц рүү хардаа бүгдээрээ би энд байна гэж хэлж байгаа. Монголоор хаалтан дотор юу гэж байна бүгдээрээ уншия. Хенани гэж штэ. Хенани. За хенани. Хенани гэдэг нь өөрөө штэ тийм ээ. Еврей гаралтай би энд байна гэсэн үг юм байна л да. Хенани гэдэг юм. За тэгээ хенани гэдэг үгийг бид нар яг ингээд тий шууд утгаар нь орчуулах юм бол би энд байна гэсэн утгатай. Гэхдээ бүр илүү цааш нь гүнзгийрүүлэх юм бол хенани гэдэг нь хэдийгээр та намайг яах гэж дуудсныг би мэдэхгүйч, таны зорилгыг би мэдэхгүйч, би таны төлөө явхад бэлэн байна гэсэн ийм утгатай байдаг байна. Маш тийм гүнзгий утгатайгаас тий яах гэж та намайг дуудаж байгаа юм би мэдэхгүй. Гэхдээ би бэлэн байна. Та намайг хаашаа явуулах гэж би тийшээ явхад чинь би бэлэн байна гэсэн. Ийм бол гүнзгий утгатай байна. За тэгвэл өнөөдөр бүгдөө яах вэ гэхээр энэ хенани гэдэг үгийг Библиэлд яг ямар хүмүүс хэлж ийсэн юм бэ гэдэг талаар үзэх болно. За тэгэхээр бид нар Авраамыг мэднэ тийм үү? Бурхан Авраамд маш том дуудлага өгдөг шүү дээ. Дээрээс нь маш хэцүү дуудлага өгдөг. За тэр дуудлага нь ямар дуудлага байлаа? Өөрийн цорын ганц хөө Исаакийг өрг гэдэг тийм дуудлага өгдөг тийм үү? Тэгвэл энэ үед Авраам Бурханд юу гэж хэлсэн бэ гэхээр хенани гэж хэлсэн байна. Өөрөөр хэлбэл та надаас юу ч гуйсан, юу ч шаардсан, юу ч сануулсан би тэрийг чинь хүлээж авахд бэлэн байна. За дараа нь цөлд хин маань Мосе ингээ хонио хариул явж идэг те. Тэгсэн чинь нэг бут яаж идэг вүлээ? Шатж идэг штэ. За тэр дундаас Бурхан Мосег дуудахад Мосе юу гэж хэлсэн бэ гэхээр хенани гэдэг үг хэлсэн байна. Өөрөөр хэлбэл та намайг юунд дуудах гэж байгааг би мэдэхгүй. Гэхдээ би явхад бэлэн байна. Би энд байна гэж хэлсэн байна. За тэгвэл үүнээс хойш өөр ямар хүн хэлсэн байдаг вэ гэхээр Исая гэдэг иш үзүүлэгч маань бас энэ үгийг хэлсэн байт юм байна. За тэгвэл Бурхан энэ дээр ингэж хэлж байгаа. Исая 6:8 дээр. Дараа нь би хэнийг явуулах вэ? Хэн бидний төлөө явах вэ гэсэн эзний дууг би сонсоод. Исая хэлж байгаа. Би сонсоод хенани буюу би энд байна. Намайг явуулаач гэж Исая иш үзүүлэгч маань хэлж байна. За иш үзүүлэгч гэдэг нь ямар хүн бэ гэхээр дээр үед тийм ээ. Бурхан өөрийнх нь хүмүүс зориулж, өөр бусад хүмүүс зориулж үгээ хэлэхэд тэр үгийг нь дамжуулж өгдөг тэр хүнийг болохоор иш үзүүлэгч гэж нэрлэдэг байсан. Библийг уншаад үзэх юм бол иш үзүүлэгчдийг заримдаа Бурханы үзмэрч гэж хүртэл хэлсэн байт юм бэл. За тэгэхээр Исая маань бас ийм хариултыг өгчээсэн байна. За дараа нь Йона гэдэг иш үзүүлэгчдэр бас Бурханы үг ирдэг. За ямар дуудлага ирдэг вэ гэхээр Йона 1:2-ыг унших юм бол босож агуу их хот Ниневе рүү очиж түүний эсрэг хашгир гэж хэлдэг. Түүний эсрэг хашгир. Учир нь тэдний бузар булаан миний өмнө илэрхий гарч ирсэн. За тэгвэл Бурханы энэхүү гинтийн дуудлагад манай Йона маань харин юу гэж хариулсан юм болоо? Юу гэж бодож байна та нар? Йона юу гэж хариулсан бэ? Хенани гэж хэлсэн болов? Бүгдээ хамтдаа харцгаая. Йона 1:3-ыг хамтдаа уншъя. Харин Йона эзний оршихугаас Таршиш руу зүгтахаар босов. Тэр Япад ирж Таршиш руу явж байсан хөлөг онгоцыг олоод зардлаа төлж эзний оршихугаас Таршиш руу тэдний хамт явхаар тэнд сууа гэсэн. Йона яасан бэ гэхээр тэрхүү дуудлагад ямар ч үгэн хариу өгөөгүй. Гэхдээ үйлдэлээр хариулсан баг. Ямар үйлдэл байсан бэ гэхээр яг яв гэсэн газрынхан эсрэг зүг рүү зүхтаасан баг. Бүр зүхтаахтаа бүр мөнгө төлөөд тэ нөгөө усан онгоцны бүр мөнгөний төлөөд төлбөрийг нь төлөөд бүр зүхтаасан байгаа байхгүй. Эсрэг явсан гэсэн. За Монголд нэг юм үг байдаг шүү дээ манайхаа. Үгнээс илүү үйлдэл бол илүү чанга ярьдаг гэж. Сонсч ирсэн үү? Үгнээс илүү үйлдэл нь илүү чанга ярьдаг. Жишээлхэд аав ээж нь миний охин аягаа угаачих, миний охин гэрээ зэвэрлчих гэхлээр амаараа тгий гэж хэлэнгүүтээ үйлдэхгүй байгаа нь юу гэсэн үг вэ? Эцэг ихтэй дуулууртай байна гэсэн үг үгүй юу? Дуулуургүй байна гэсэн үг шүү дээ. Яг түүнтэй ижлэхэн Йона яасан бэ гэхлээр ямар ч үг хэлэхгүйгээр би тгийж гэж хэлээгүй, үгөөж гэж хэлээгүй. Гэхдээ үйлдэлээрээ
хариултаа хэлсэн байх нь. За тэгвэл бүгдөө энэ Йонагийн бурханд үзүүлсэн хариу үйлдэлийг нэг жинлээд үзье л та. Тэ? Сайн юм уу, муу юм уу гэж жинлээд үзэх юм бол Йонагийн хариулт хэр сайн хариулт байсан бэ? Энд дээр юу гэж байна? Хамгийн муу хариулт өгсөн гэж байна Йона. Аавынхаа үгэнд, эцгийнхээ үгэнд яасан байх нь ороогүй хамгийн муу хариулт өгсөн. За тэгвэл хизээ нэгэн цагт бурхан та нарт ямар нэгэн дуудлага ч юм уу санамжийг өгчээс удаа бий юу? Та нар тэгээд тэр дуудлаганд нь яг ямар хариулт өгчээсэн бэ? Тэгээ бурхан танаас те өөрийнхөө төлөө ярьж чаддаггүй хүний төлөө дуугарахыг хүссэн байж магадгүй. Эсвэл юу гэдэг нь те ажиллагсагт хамт ажиллаж байгаа хүмүүстэй бурханы талаар хэлж өгөөч гэдэг дуудлагыг өгсөн байж магадгүй. Тэр үед нь та дуулууртаагаар за тэгээ би бурханы талаар би хэлж өгье гэж хариулж ирсэн үү? Эсвэл Йона шиг жоохон ингээ те хүсэхгүй байна гэд те. Хүсэхгүй гэдгээ хэлэхгүй ч гэсэн үйлдэлээрээ хэлж ярихгүйгээр ингээ өнгөрөөж ирсэн үү? Эсвэл хэн нэгэн таныг тийм ээ за урд гараад магтан дуулаараа эсвэл нэг залбираад өгөөрэй. Библи судлыг аваад яваад өгөөрэй. Гэх үед та бас ямар хариултыг өгч ирсэн бэ? Энэ болгон маань бидний одоо тий бурхнаас бидэнд ирж байгаа дуудлагууд байх нь. Заавал бурхан биднийг тэр хот руу яваал тэгж баярт мэдээ түгээ. Тэр улс руу яваад тэр баярт мэдээ түгээ гэж хэлэх албагүй. Жижигхэн бид бүхний өдөр тутмын амьдрал дээр тэгсэн бурхан бидэнд дуудлага өгч идэг, санамжаа өгч идэг. Тэгээрээ ингээрэ, бити тэгээрэ. За чи энэ хүнд очиод ингээд баярт мэдээ түгээч гэх юм уу. За тэгэхээр энэ үед бид нар ямар дуудлага өгөх вэ? Хенаны гэдэг дуудлага өгөөсэй гэж хүсэж байна. Хенаны гэж юу гэсэн үг вэ? Би энд байна. Намайг те та надад юу ч ямар ч даалгавар өгсөн хамаагүй би тэр даалгавар чинь юу гэдгийг мэдэхгүй байсан ч гэсэн би явнаа. Би танаар ашиглахдагд бэлэн байна гэсэн тийм хариу байх нь. За дараа нь нэгэн сонирхолтой түүхийг ярьж өгье. За Есүс Христ яажсэн гэхээр энэ дэлхий дээр хурж ирээд маш олон үйлчлэлүүдийг хийж ирсний нэг үйлчлэл нь юу вэ гэхээр хүмүүс сургаал номлодог байсан. Сургаал үгээ айлддаг байсан. Есүсийг сургаал айлдахад яадаг байсан гэхээр хүмүүс бүчээд бүр айгүй хэцүү байдалд ордог байсан. Яагаад маш олон хүмүүс Есүсийн тэр сургаал номлыг сонсохоор ирдэг байсан. За ингээд нэг удаа нуурын эргээр яасан гэхээр сургаал айлдаа явжсэн чинь амар олон хүмүүс ингээд бүчээд ингээд явахын аргагүй болгоод байсан учраас Есүс за ерөөсөө завин дээр суугаад жоохон нуураас холдож жагаад сургаалын айлдъя гэж бодсон байх нь. За ингээ харсан чи яасан гэхээр нэг хоёр загас чинь байсан. Тэр хоёр загас чи өдрийнхөө ажлыг дуусгаад яасан гэхээр загасныхын торыг угааж исэн байх нь. За Есүс маань яасан Симон Петрийн завин дээр суугаад заваа жоохон нуураас хөдлөг гэж хэлсэн. За ингээд мэдээж бол Петр заваа жоохон хөдлөгсөн. Есүс маань сургаал номлоо үргэлжлүүлэн зааж эхэлсэн. За сургаал номлоо дуусаад Есүс Петрт юу гэж хэлсэн бэ гэхээр бүгдээрээ 4-р ишлэгийг харах юм бол энэ дээр юу гэж хэлж байгаа гэхээр усны гүн рүү очиод тороо хаяа гэж хэлсэн. Усны гүн рүү очиод тороо хаяа. За тэгэхээр Симон Петр гэж хэн бэ гэдгийг эхлээ бүгдээрээ ойлгоцгоё. Симон Петр гэдэг бол насаараа загас барьсан хүн. Маш туршлагатай загас чинь. Өнөөдрийн хэллэгээр ярих юм бол тухайн салбартаа нилээн нэр хүндтэй мэрэгжилтэн гэж ойлгож болно. Тэ? Мэрэгжилтэн гэж ойлгож болно. За тэгээд яасан гэхээр Симон Петр маань шүнжэнгөө загас барих гэж оролцсон байхгүй. Тэгсэн чинь загас баригдсан үед нэг ширхэгч загас баригдаагүй. За тэгээд Симон Петр Есүст юу гэж хэлсэн бэ гэхээр багшаа би шүнжэнгөө зүдрэн загасчлаад юу ч бариагүй штэ гэж хэлсэн. Шүнжэнгөө зүдрэн загасчлаад юу ч бариагүй штэ. Гэхдээ энэ нь Симон Петрийн сүүлийн хариулт байгаагүй. Хэрв Симон Петр яг энэ үгээ цааш нь үргэлжлүүлсэн бол магадгүй ингэж хэлэх байсан баг. Би чинь загасч хүн шүү дээ. Та ч одоо надаас юу хүсээд байгаа юм бэ? Яг тэгэхээр яг үннийг хэлэхэд Симон Петр бол Есүсээс за энэ юм дуурайгаад байгаа хөлт болох уу? Есүсээс юу вэ гэхээр загасчлалын хувьд бол асар тийм туршлагатай хүн байгаад байгаа байхгүй юу? Насаараа загас барьсан учраас хаана тэ хідэн цагийн үед хэрэг бараг тэ загас ирдэг вэ гэдгийг бол хинээс ч илүү маш сайн мэддэг юм байсан. Гэхдээ Симон Петр би чинь загасч хүн шүү дээ. Та надаас юу хүсэж байгаа юм бэ гэж хэлээгүй. Харин тэрээр хинтээ ярьж байгаагаа мэдчихсэн учраас энэ орчлын ертөнцийг бүтээсэн эзэнтэй ярьж байгаа учраас Симон Петр юу гэж хэлсэн байх нь вэ? Таны үгээр би тороо хаяа гэж хэлсэн. Чи өдөр байгаад байгаа ш тийм ээ. Таны үгээр би тороо хаяа гэж хэлсэн. За тэгэхээр
Симон Петрийн хувьд бол уг нь бол мэрэгчлэлтэй тийм ээ. Загасны одоо загасчлах асрыг туршлагатай хүн. Жохон өөрийнхөө одоо тий би мэднэ, би чаднаа гэдэг нэг юм эгондо захирагдаад бардамнаад нүгэл үлдэж болох байсан уу? Болох байсан. Гэхдээ тгээгүй. Тэр эгогоо яасан байх нь? Дарсан байна. Яагаад гэвэл Симон Петр Есүст хайртай. Есүс хэн бэ гэдгийг мэддэг хүн байсан байх нь. За тэгвэл бүгдөө Симон Петрийн за энэ дээр хэлж байна те. Тэр тороо хайтал маш их хэмжээний загас баригдсан гэж. Тороо хайсны дараа гарч ирсэн үр дүн. Тэгээ яасан бэ гэхээр нөгөө тор нь урагдаж эхэлсэн гэж. Тэгтлээ их загас баригдсан ба. Тэгэхээр үүндээ мэрэгжлийн хувьд Симон Петр нь илүү байсан байх нь уу? Есүс Христ илүү байсан байх нь. Есүс Христ хэдийгээр тэрхүү мэрэгжлийн талбарт нь орж ирсэн ч гэсэн стил яах нь Есүс Христ номер 1 хэвээрэл байсан байх нь. Петрийн хувьд бол мэрэгжлийн хувьд юу гэж бодоод байна гэхээр үдийд загас баригддгүй маа. Тэгээ шүнжэнгөө бид нэр загас барих гэж оролцсон. Одоо бол үдийд бүр загас байхгүй гэдэг юм хэлэх гээд байгаа байхгүй. За тэгээд 7-8 дугаар ишлэгийг бүгдөө үргэлжлүүлэн унших юм болно шүү дээ. Бүр гайхалтай зүйл болж байгаа. Тэр нь юу вэ гэхээр нөгөө Симон Петрийн завин загасаар дүүрээд хажууд байсан 2 дахь завиндаа загаснуудаа хийхэд тэр нь бас дүүрээд 2 завь хоёулаа зэрэг живсэн байгаа байхгүй. Тэгтлээ их загас баригдсан. Эндээс бид нар юу харж байна вэ гэхээр хэрэг бид нар Есүс Христийн дуудлагад дуулууртай байх юм бол ивэл халтал ирнэ гэдэг юм хэлж. Дээрээс нь бидний салбарт хүртэл. За одоо би бол боловсролын салбарын хүн. За ингээд те дизайнер, зураач хүн байна. Өшөө ямар салбарын хүн байна манайхан хэлээрэй. Барилгын салбарын байна. За гих мэтчлэн маш олон салбарын мэрэгчлэнүүд энд байна. Гэхдээ юу гэж таны тэр салбарт чинь гэсэн Есүс Христ номер 1. Тийм учраас бид нар өөрсдийнх нь салбарын ажлаа хийхдээ ч гэсэн Есүст найдаж болно. Есүсээс бид нар тусламж гуйж болно. Есүс таны сэтгэж, таны чадхаас илүү их зүйлийг хийж чадна гэдэг юм дээр хэлж. За тэгвэл Есүст хэлж байгаа тэр Петрийн хариулт нь сайн хариулт байсан уу? Одоо муу хариулт байсан. Та нар юу гэж бодож байна? Хамгийн сайн хариулт өгсөн ба шүү дээ, тийм ээ? Хамгийн сайн хариултыг Петр хэлсэн. Нөгөө Хинаны гэдэг үгийг хэлсэн байх нь. За дараагийн түүх бол Самуэлийн түүх юм. За Самуэль гэдэг нь ямар хүн бэ гэхээр Эли буюу багштайгаа хамт сүмд үйлчилдэг байсан балчир хүү байсан. Эли гэдэг багштайгаа. За нөгөө Эли нь болохоор сүмийн яг одоо тэргүүн тахилч тийм хүн байсан. Өөрөөр хэлбэл одоогийнхоор бол одоо сүмийн пастор хүн байсан байх юм шүү дээ. За хин нь болохоор Самуэль нь болохоор тэрэнд тусалдаг, туслах нь байсан байх юм. За би та бүхнээс нэг асуулт асууя л да. Би дугаараа нууцлаад дээрээс нэрээ хэлэхгүйгээр тань руу уцаар ярьлаа гэж бодъё. Та жагаана юугүй шууд миний дугаарыг авч одоо миний хоолойг таних хүн энд хэр их вэ? Бэнэ үү? За баярлаа. Бас нэлээд холуулаа штэ манай сүмийнхэн. Шууд та нар таних уу? За би шалганаа. За харнаа та нарыг яг үнэхээр тэгж таньж чадах юм. За тэгэхээр бид нар яадаг вэ гэхээр төдийлөн харьцдаггүй хүмүүсийн дуу хоолойг уцаар сонсоод ч юм уу те эсвэл ингээ холоос дуудсан ч гэсэн таньдаггүй мэн л та. Харин үр хүүхдүүдийн дуу хоолойг та нар таних уу? Уцаа дугаараа нуугаад тань руу залглаа та шууд таних уу? Миний тэр охин биш үү? Миний тэр хүү биш үү? Таних уу? Нөө Монгол шүлэг байдаг шүү дээ те. Мянган хоньны дундаас би харамгц таньдаг мерс майлахад намайг чиглээд ирдэг гэд тийм ээ. Ээж нар бол хүүхдүүдийн тэр олон хүүхдүүд дундаас ээжээ гэж ганц дуудахад яадгүй. Яг миний хүүхдийн дуу хоолой мөн байна гэж шууд ээж нь хариулдаг штэ. Түүнээс бүх ээж ингэж нэг хардаггүй штэ тийм ээ. За нэгэн удаа өдөр яасан гэхээр Эли Самуэль хоёулаа унтчихсан байх юм. За тэгсэн чинь Самуэлаа гэж дуудсан. Тэгсэн чинь Самуэль яасан гэхээр нөгөө Эли багш маань дуудаж ингэж чад Эли дээр гүйчээд багшаа та намайг дуудсан уу гэсэн чинь би дуудаагүй явж хэвт унт гэж хэлдэг. За гэд багш дуудаагүй юм байна. За ингээд очиод ингээд хэвтээд унтчихсэн чи ахаал яасан гэхээр Самуэлаа гэд дууддаг. Ахаал нөгөө багш нь байна гэж бол Эли дээр гүгээд утсан чинь би дуудаагүй гэж хэлдэг. Явж унт. За ингээд унтчихсэн ахаа 3 дахь удаага. 3 таа яасан байх нь.
дуудсан байх нь шүү дээ. Ахаад нөгөө багш дээрээ гүгээд очив. Би дуудаагүй. Гэхдээ энэ үед яадаг вэ гэхээр Самуэль Эли хэлдэг. За ахаад чи Самуэла гэдэг дуу сонсох юм бол эзэн минь боол таньд байна. Айлдж хайрл гэж хэлээрэй гэж хэлдэг. За тэгэхээр яагаад Самуэль тухайн үед те бурхан өөрийг нь дуудаж яхад багшигаа дуудаж ийн гэж очиод багш дээрээ гүйчихэд исэн юм бол тэгээ бурхантай харилцах харилцаандаа жоохон туршлагагүй байсан байхгүй юу? Хэдийгээр ингээд сүмд үйлчлээл те ингээд сүмийн шал угаагаал одоо сүмийн хоол хийгээл магтан дуудуулаад те ингэдэг ч гэсэн хараахан түүний бурхантай харилцах харилцаа нь тийм одоо бат бих ч юм уу тийм ээ байнгын байж чадаагүй. Тийм учраас бурхны дуу хоолойг таньж чадаагүй. За тэгэхээр бүгдөө энийг харъя. Тэр үед Эли өөрийн газартаа хэвтэж байхад эзний асарт бурхны авдар за энэ хэсэгт бол яаж юм тэр хоёр маань хоёулаа хэвтэж байсан бөгөөд эзэн Самуэлийг дуудсан талаар хэлж байна. За ингээд Самуэль 3 удаа дуудагдахад одоо Элигийн хариулсан хариултыг бүгдөө эндээс харж болж байна. Явж хэвтээ гэж хэлсэн тийм үү? Боол тань энд сонсож байна эзэн минь айлддаг үгийг хэлээрэй гэж бол хэлсэн. За ингээд яасан гэхэлэр яг л нөгөө нэг багшийнхаа зааврын дагуу Самуэль маань очиод хэвтдэг. Ахаад бурхны дуу хоолой Самуэлаа гэж дууддаг. За энэ үед Самуэль эзэнд юу гэж хариулсан бэ гэхээр эзэн минь айлдаж хайрал боол тань сонсож байна гэж яг л нөгөө нэг багшийнхан зааж өгсөний дагуу хариулсан байна. За тэгэхээр бид нар ч гэсэн бурхантай харилцах харилцаандаа туршлагагүй байж болно. Тэ? Яг бурхны дуу хоолойг сонсох гэсэн чинь яг яаж сонсохоо мэдэхгүй. За сонссон ч яаж хариулахаа мэдэхгүй ч болох уу? Тэр үед тэгвэл бид нар яг Самуэльтэй ижилхэн нөгөө бурхны дуу хоолойг илүү сайн сонсдог туршлагатай тэр нэгнээс бид нар яах нь заавар зөвлөгөө авах боломжтой гэдгийг энэ Самуэлийн түүх бидэнд харуулж байгаа. За тэгвэл Самуэлийн хариулт нь сайн хариулт байсан уу? Муу хариулт байсан уу? Юу гэж бодож байна? Маш сайн хариулт байсан тийм ээ. За дараагийн түүх болохоор одоо хоёрхан түүх яриад ерөнхийдөө дуусч байна. За нэгэн одоо би та нарт түүх ярьж байгаа. Энэ болохоор Хаадын дэд 17 дугаар бүлэг дээр гардаг түүх байхгүй. За тэнд болохоор Илия гэдэг бол бас одоо иш үзүүлэгч амьдардаг байсан. За бурхан тэр хэсэгт яасан гэхээр ган гачиг бий болгосон. Ган гачиг гэж юу вэ? Бороо орохгүй хит их удахлаар ган гачиг болдог тийм үү? За гэхдээ бурхан Илияд яасан бэ гэхээр нэгэн горхины дэргэд очиод амьдаржээ. Горхины уснаас ундаал тэгээ дээрэс нь би чамд хоол хүнсийг хэрээгээр дамжуулан аваачнаа. Хэрээ яадаг гэсэн гэхээр өглөө оройдоо талах болон мах зууж ирээд одоо хинд Илияд өгдөг байсан байх юм шүү дээ. Усаа болохоор горхины уснаас уудаг байсан байна. За ингээд хэсэг хугацаа өнгөрсөн. Ган гачиг бүр амар болсон. Нөгөө горхины усны яасан гэхээр нэг мэдсэн чинь ширэгцсэн. Тэгээд Илия бурхан минь нөгөө горхины ус чинь ширэгчлээ. Одоо би юунаас уух вэ? Тэгсэн чинь бурхан юу гэж хэлдэг вэ гэхээр чи миний хэлэх газар руу очиод амьдраа гэж хэлдэг. За босож Сидон Зафарет руу яваа тэндэ бай гэж хэлсэн. За тэнд чамайг тижээхийг би нэгэн бэлгсэн эмэгтэйд тушаасан байгаа. За ингээ Илия бол бурхны одоо заасны дагуу тэр газар руу очисон. Тэгсэн чинь нэрэл нэгэн бэлгсэн эмэгтэй мод түгээд явж ирсэн. За Илия маш их цангасан байсан учраас түүнээс ус гуйсан. Чи надад ус авчираад өгөөч. За гэж хэлээд ус авчрах гээд явах гэтэл түр үлээгээрээ надад бас тал хаваад ирээч гэж хэлдэг. Тэгсэн чинь тэр эмэгтэй юу гэж хэлдэг вэ гэхээр яг нөгөө нэг Симон юу гэж хэллээ одоо Есүс би шүнжэнгөө загас бариад баригдаа гүштэй гэж хэлдэг штэ. Нөхцөл байдлаа тайлбарлаж байгаа байхгүй. Яг түүнтэй ижилхэн нөгөө эмэгтэй өөрийнх нь нөхцөл байдлыг тайлбарладаг. Бэлэвсэн эмэгтэй нөхцөл байдал амьдралын одоо нөхцөл нь ямар байсан бэ гэхээр хүүтэйгээ амьдардаг байсан. Тэгээд атга гурил тэгээд нөгөө нэг одоо тосны вааранд нь жоохон ёроолт нь жоохон тос байгаа гэлдэг. Хэрэг би энэнгээр те өнөөдөр одоо гамбир хийгээд хүүдээ өгөөд өөрөө идэх юм бол тэгээд ингээд дуусаа. Бид хоёрт өөр ямар ч хоол хүнс байхгүй. Бид хоёр цаашдаа идэх зүйл байхгүй учраас өгөх байхаа гэж хэлдэг. За тэгсэн чинь нөгөө Илия юу гэж хэлдэг вэхээр чи одоо те хизээж чиний ваарны савчин, тосны ваарны савчин бол одоо хоосрохгүй
мөн хул аяган дахь гурил чинь дуусахгүй. Чи зүгээр миний хэлсний дагуу үйлдчих гэж хэлдэг. За тэгсэн чинь нөгөө нэг эмэгтэй яасан бэ гэхээр тэрээр явж Илиягийн үгийн дагуу үйлдсэн гэж хэлж байгаа. Энэ нь одоо эмэгтэйгийн амьдардаг газар нь болохоор Христэд итгэгчдийн бурханд итгэдэг газар биш байхгүй юу? Баал гэдэг одоо өөр одоо шүтлэгт те бурханд итгэдэг тийм газар га. Гисэн хэдий ч гэсэн энэ эмэгтэй яасан бэ гэхээр амьдрахын тулд яаж ийн Илиягийн бурханд Илиягийн хэлсэн үгэнд итгэж үзэж байгаа. За ингээд цааш нь унших юм бол эзний Илиягаар дамжуулан эзний айлсанчлан хул аяган дахь гурилан дуусаагүй мөн ваарн доторх тосонч дууссангүй гэж хэлдэг. Тэгэхээр энэ эмэгтэй өөрийн шүтлгээ орхиод Илиягийн бурхан буюу жинхэнэ бурханд итгэснээр тэрээр өсөж өгөх гэдэг аимшигтай одоо тэр зүйлээс ангижирч чадсан байх нь. Ивээгдсэн байх нь. За тэгэхээр энэ эмэгтэй бол яасан байх нь? Үнэхээр дуулууртай байж чадсан байна тийм үү? За тэгвэл энэ эмэгтэйгийн хариулт одоо сайн хариулт байсан уу муу хариулт байсан уу? Та нар юу гэж бодож? Сайн хариулт байсан юм шүү дээ. За шинэ гэрээг бүгдээрээ унших юм бол Есүс их Мария гэдэг эмэгтэй гарч ирдэг. За тэгээ Есүс их Мария дээр Тэнгэр элч хурж ирээд юу гэж хэлдэг вэ гэхээр баярлагдсан нэгүслэр дүүрэн нэгнэ. Эзэн чамтай хамт байна. Эмэгтэйчүүдийн дунд чи ерөөлтэй юм аа гэж хэлдэг. За яагаад вэ гэхээр за цааш нь унших юм бол бүү аймари учир нь Бурхны тааллыг чи олсон юм. Чи хүү төрүүлж түүний нэрийг Есүс гэж нэрлэнэ гэж хэлдэг. За энэ үед яасан гэхээр Мария маань хүнтэй суугаагүй байсан. Зүгээр нэг өөрөөсөө нэг жоохон ахмаг настай хүнтэй сүү тавьчихсан л байсан. А гэтээ нэг гэрт ороогүй, дэр нэгтгээгүй. Онгон эмэгтэй байсан баг. Гэтэл яасан гэхээр Бурхны Тэнгэрлэгч хурж ирээд чи хүүтэй болно гэж хэлсэн. Энэ үед Мариад ямар санагдсан бол итгэхэд ямар ч гэсэн бэрх санагдсан баг тий. Нэгдүгээрт огт одоо ир хүнтэй дэр нийлүүлж үзээгүй ах нэ. Дээрээс нь хүнтэй суугаагүй. Зүгээр сүү тавьчихсан байсан. За хэрвээ энэ үед иймэрхүү байдалтайгаар одоо тий сүү тавьсан хүнтэй дэр нэгтгээгүү тэр хүнтэй хуримлаагүй байжж хүүхэд олсон бол тухайн үед яадаг гэсэн гэхээр тэр эмэгтэй гим нүгэлтэд тооцож одоо чулуугаар шидэж амийг нь авдаг гэсэн юм шүү дээ. Ийм одоо хүнд нөхцөлд ч гэсэн Мария Тэнгэрлэгчийн үгийг сонссон бөгөөд Мария юу гэж хэлсэн бэ гэхээр харагтун би эзний шивгчин байна. Таны үгийн дагуу надад биелэх болтугай гэж хэлсэн. Тэгэхээр Мария маань хичнээн их дуулууртай бурханд итгэдэг хүн байсан бэ гэдгийг бид нар эндээс бас олж харж байгаа. За ийм одоо хүнд нөхцөл байдлыг бурхан мэдж байгаа болоо хэрэг би одоо онгон эмэгтэй Мариад ариун сүнсээр жирэмслүүлээд хүүхэдтэй болгох юм бол энэ бол тухайн одоо нийгэмд бол үнэхээр хүнд хэцүү зүйл шүү гэдгийг бурхан мэдчихсэн болоо мэдчихсэн. За тийм учраас яасан бэ гэхээр нэгэн туслагчийг нэгэн дэмжигчийг хамтдаа залбирах нэгнийг тэр хүнд хэцүү нөхцөлийг хамтдаа туулах нэгнийг илгээж. Тэр нь хэн байсан бэ гэхээр Элизабет гэж үеэл нь байсан ба. Үеэл нь муу ялгаа авахгүй жирэмсэлсэн. Тэгээ хамтдаа одоо тэр жирэмсний цаг хугацааг хамтдаа өнгөрүүлсэн байх нь. Тэгэхээр бурхан бид бүхэнд ямарваа нэгэн те агуу одоо дуудлага өгтөө заавал хажууд нь бид нартай одоо туслах те хамтран залбирах би бинийг дэмжиж явах хин нэгнийг илгээж өгдөг байна. Ганцаараа гэдэг мэдрэмжийг бурхан өгдөггүй байх нь. За тийм л одоо тийм ээ мэдрэмжтэй бурханд бол бид бүхэн итгэдэг байх нь шүү дээ. Тэгэхээр бурхан дуудлага хиндэж өгч болдог. Тэ дуулууртаа нэгэнд ч дуудлага өгч болдог. Дуулуургүй нэгэнд ч гэсэн дуудлага ирдэг байх нь шүү дээ. Тэ? Сая одоо үдсэн түүхүүдээс хэн дуулуургүй байлаа? Ямар хүн дуулуургүй байлаа? Йона гэдэг хүн дуулуургүй байсан шүү дээ, тийм ээ. За тэгээ юу ч мэдэхгүй балчир хүүхдэд хүртэл дуулгараа өгдөг байх нэ, дуудлага өгдөг байх нэ. А эсвэл бүр салбартаа мэрэгжлийн тийм ээ. Агуу мэдлэгтэй туршлагатай хүнд ч гэсэн хүнийг ч гэсэн бурхан дуудаж болдог байх нэ. Чаал өөр бурханд итгэдэг шүтлэг одоо бурханд шүтдэг тийм хүнд ч гэсэн бурхан дуудлага өгдөг. А эсвэл өөрт нь итгэдэг хүнд ч гэсэн бурхан дуудлага өгдөг байх нэ. За тэгэхээр манай хүүхдүүд яах нь ах эгч нар надаас илүү хийчих юм чин дээ гэд бурхан одоо чамайг те магтан дуудуулаач ээ надад үйлчлээч ээ гэд дуудахад ах эгч нар илүү сайн хийдгээ гэж өөрийгөө голж болох нь болохгүй байх нь.
Манай ахмадууд за манай залуучууд мундаг юм чинь залуучууд хийчиндэ гэж хоошоо сууж болох нь болохгүй. Яагаад гэвэл бурхан бол нас хүүс харгалзахгүй, баян ядуу харгалзахгүй, мэдлэг боловсрал харгалзахгүйгээр бид бүхнийг дууддаг. Бурханы дуудлага та нар хинааны гэж хариулаасаа гэж хүсэж байна. За манай залуучууд завтаа хэнийг нь хий чинь л үсттэй. Завтаа хэнийг нь бурханд үйлчилж чинь үсттэй гэж бас би рүүгээ чихэж болох нь болохгүй. Бурхан дуудсан бол бид нар юу гэж хариулах нь? Хинааны. Би энд байна эзэн гэж хариулах хэрэгтэй байна тийм үү? За тэгэхээр бурхан хэнийг ч ямар ч тохиолдолд хизээч дуудаж магадгүй. Тэгэхээр тэр болгонд бид бүхэн ямар хариу өгөх ёстой байх нь? Хинааны. Би энд байна гэдэг хариултыг өгөөсэй гэж хүсэж байна. Тэгэхээр өнөөдрөөс ахуулаад бүгдөө би чадахгүй штэ, би туршлагагүй штэ, би мэдэхгүй штэ. Би өгшин штэ, би одоо юу гэдэг чинь би жоохон штэ биш тийм ээ. Хинааны. Би энд байна гэдэг хариултыг өгдөг болцгоё. За ингээд бүгдээ хамтдаа залбирцгаая. Тэнгэрийн зугаартай бурхан аав минь та өнөөдөр бас бидэнд үнэхээр чухал мэдээг өгсөн таньда баярлалаа. Тэгээ бид нарыг бас голохгүй дууддаг таньда үнэхээр их баярлалаа. Эзэн минь тэгээ таны дуудлагад бид нар Йоана шиг зүгтдэг биш. Харин бусад одоо хүмүүс шиг хинааны буюу би энд байна гэж хэлдэг нэг нь болгож өгөөч гэж танаас сууж байна. Тэр урам зоригийг, тэр итгэлийг эзэн минь та бидэнд хайрлаач. Таны үгийн дагуу байх тэр дуулууртай зан чанарыг, сэтгэлийг эзэн минь таас бидэнд өгөөч гэж танаас сууж. Тэгээ бид нарыг гололгүй дууддаг эзэн таньда талархан энэ бүгдийг Иесус Христосийн нэрээр залбирлаа. Амен.